Филиппиний их сургуулийн оюутан Эйлийн Сармента гэх маш үзэсгэлэнтэй бүсгүй байж гин. Гэтэл нэгэн гайтай өдөр ажлын шугамар тус улсын Лагуна мужийн Калауан хотын дарга Антонио Санчес гэгчтэй уулзаж гин. 21 настай оюутан бүсгүй болон 47 настай гэр бүлтэй хотын дарга нарын албаны уулзалт хэнийг ч анхаарлыг татахааргүй энгийн уулзалт болж өндөрлсөн боловч хотын даргын хувьд энэ уулзалт арай өөр байсан бололтой. Хотын дарга оюутан бүсгүйтэй уулзмагцаа түүнийг буруу нүдээр харж ямар ч аргаар хамаагүй өвөртөө оруулахын хүслэн болсон боловч Эйлийн түүнд ханд үгэлгүй уулзалт өндөрлөж орхисон. Хотын дарга Антонио Санчес өөрийгөө бурханд итгэгч тэр дундаа Гигэ Марияг шүтэн бишрэгч хэмээн олон нийтэд танилцуулдаг байсан бөгөөд Гигэ Мария шиг эмэгтэйчүүдэд татагддгаа гэдгээ нуудаггүй байсан. Ер нь өөрийнхөө педофил гаж араншингаа бурхны нэрээр далдалж байсан гэхүүдээ. Ямар сайн даал эхнэр нь телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ би нөхрөөхөө нууц амраг болон дагуур эхнэрүүдийг мэддэгч хүн дээр хүлээж авдаггүй хэмээн ярихвдээ. Антонио Санчес бусад улс төрийн өндөр албан тушаалтнуудын адилаар нууц амрагуудаа баян тансаг байлгаж чаддаг байсан гэх бөгөөд зарим нууц амрагууд нь эхнэрийнх нь хизээж амьдарч үзээгүй тансаг орд харшид амьдардаг байсан. Ер нь Антонио Санчес мөнгөтэй бас эрх мэдэлтэй нэгэн байсан болохоор мөнгөнд дуртай охид эмэгтэйчүүд түүний араас соронз мэтэл дагдаг байсан гэхэд болно. Харамсалтай нь оюутан бүсгүй Эйлийн түүний мөнгөний уурхинд унаж өгөөгүй учраас амиараа төлөөсөө төлөхөөс өөр аргагүй хүрсэн юм. Гэхдээ гаж донтой хотын дарга оюутан бүсгүйг хэрхэн хинээр хөнөөлгөж яаж хэрэгээ нууцлсан бэ гэдг нь үнэхээр дургүй хүргэм. Энэ байдал угаасаа хотын даргын улс төрийн эрх мэдэлтэй шууд хамааралтай байсан юм. Улс төрийн өндөр албан тушаалд хүрнэ гэдэг танилын хүрээ өргөчхийн нэр. Намаараа дамжуулаад бүх улс төрийн албан тушаалтнууд нэг нэгнээ таньдаг тул нэг нь хэрэг тарихад нөгөөх нь нуух гэж оролдоно гэхээс биш илчилдэггүй. Угаасаа тэр хүнийх нь нэр хүнд үгүй болчихвол дагаад намынх нь нэр хүнд унаж цаашлаад өөр ажилгүй болохоор дуугүй барьсан нь дээр байдаг байх л та. Эхлээд хохирогчийн талаар баг зэрэг танилцуулъя. Эйлийн Сарментан хэрэг гарах үед 21 настай байсан бөгөөд Филиппиний их сургуулийн Лос Банос кампуст хөдөө аж ахуйн чиглэлээр суралцдаг байсан ба шим тэжээлийн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахаар төлөвлөж байсан ээж. Хэрвээ 1993 оны тэр нэгэн гайтай өдөр хотын даргатай уулзаагүй бол бүх зүйл түүний мөрөөдөж байсны дагуу болох байсан биз. 1993 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хотын дарга Антонио Санчес өөрийнхөө дагуулуудад Эйлиний сургууль руу явж түүнийг олж ирээ хэмээх даалгаврыг өгсөн байдаг. Хотын даргын дагуулууд эзнийхээ даалгаврыг биелүүлэхийн тулд нин даруй сургууль руу явж Эйлинийг хайсан боловч бүсгүй сургуулийнхаа кампусын хаанч байсангүй. Гэсэн ч дагуулууд даалгавраа биелүүлэхгүй буцаж болохгүй байсан учраас оюутнуудын хамгийн их цуглардаг газруудаар хайж явсаар байгаад Эйлинийг найз Алан Гоместайгаа явж байхад нь олж чадсан юм. Тэдний гол зорилго нь бүсгүйг хулгайлах байсан боловч өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд найзыг нь ч бас хамтд нь хулгайлахаар шийдэн Эйлийн Сармента болон түүний найзад буу тулган машиндаа суулган авч явсан бөгөөд хотын дарга Антонио Санчесийн хүлээж байсан эзэмшил газарт нь хүргэж очсон. Хотын даргын дагуулууд хөөрхий бүсгүйг эргэлзэх зүйлгүйгээр Антонио Санчесийн өрөөлөв оруулаад орхисон ба хотын дарга та нарыг ирэхгүй байх вэ гэж имэж байлаа гэд хэв нэг хэлээ зогсож байсан гэдэг. Эйлиний найз Алан Гомес нь бүсгүйтэй хамт нь яг нэг сургуульд нэг мэргэжлэр суралцдаг 19 настай жирийн нэг залуу байсан бөгөөд тэрээр Эйлинтэй маш дотн нөхөрлөдөг найзууд байсан юм. Эйлийн болон Алан Гомес нар хулгайлагдах үедээ өөрсдөд нь юу тохиолдоод байгааг хэн хулгайлаад байгааг огт мэдэхгүй байсан боловч Эйлийн бүсгүй өрөөлөө хүчээр орсныхоо дараа л хэн хүчээр өөрсдийг нь хулгайлсныг ойлгосон хэдий ч хинж юуч тэдэнд туслахаасаа өнгөрчихсөн байсан юм. Хотын дарга бүсгүйг хармагцаа шуудхан л хүч хэрэглэж хувцсыг нь тайлж улмаар бэлгийн хүч хэрхэлэл үлдэж эхэлсэн. Ингээд дараа өдрийнх нь нэг цагт буюу шүн дундын үед Антонио Санчес үсэн сэгсэж гараа болгочихсон амандаа алчуурч хүүлчихсэн хагас нүцгэн Эйлинийг өрөөнөөсөө гаргаж ирээд дагуулуудтай хандан надад өгсөн бэлгэнд чинь баярлалаа. Би дууссан болохоор энэ одоо та нарих гэж хэлсэн байдаг. Эдгээр үгс нь өөр утгаараа Эйлийн бүсгүйг хөнөө гэсэн үг байлаа.
Хотын дарга хүчирхийллээ үлдэж байх хооронд түүний дагуулууд Элиний найз Алан Гомесийг үхтлэн зодож зуурсан цемент лүү хийж хороо оролдлогуудыг хийж байсан боловч нас бараагүй учраас гадаа талбайд гархан буудан хөнөөгөөд зогцыг нь эдлэн газраас холгүйхэн хог хаяж байгаа мэтэл зүгээр л хайчихсан. Хотын дарга Антонио Санчесийн дагуулууд гээд байгаа хүмүүс нь хотын захиргааны алба хаагчид, цагдаа нар болон бие хамгаалагч зэргээс бүрдсэн 6 хүн байсан бөгөөд энэ 6 хүн дээр нэмэгдэж нэг хүн ирсэн нь жолооч Сентено гэх хүн байсан. Энэ 7 хүн Элинийг хөнөөхийн тулд машинд ачаад эдлэнгээс холгүйхэн газар руу авьдсан бөгөөд булахаар бэлдсэн байсан газартаа ирмэгцээ Сентеногоос бусад 6 хүн нь хөөрхий бүсгүйг ээлж дараалан хүчирхийлж бас зодож байсан гэдэг. Жолооч Сентено л ганцаарахнаа бүсгүйг өрөвдөж хүчинтгэс татгалцсан ээж. Нэг өдрийн дотор бүр тодруулбал хэдхэн цагийн дотор гэхэд хитрхийн аимшигтай тарчлаалт бас доромжлол. Хотын дарга болон түүний дагуулууд бүгд адгын шаарнууд байсан бөгөөд Элиний хүчинцнээс гадна хүний толгойд оромгүй байдлаар зодож тамалсан байсан ба нүүр нь хүн танихын эцэсгүй болтлоо дов болж нэг нүдэнд бүлтэрч унсан байсан гэх бөгөөд үхлийн шалтгаан нь буугаар будуулснаас болсон байсан юм. Ингээд 1993 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн өглөө болж оюутны байрны багш нь Элинийг өрөөндөө ирж хоноогүй болохыг бүртгэлээсээ олж мэдсэн бөгөөд хизээч хил ам таталж байгаагүй оюутан ийм үйлдэл гаргасанд ихэд санаа зовж нэг өрөөнд амьдардаг хүүхдүүдээс нь тодруулж асуухад тэд ч бас санаа зовсон байдалтайгаар хүлээж байгаа тухайга багштай хэлснээр багш нь төрсэн гэрлүү нуцтаж охин нь оюутны байрандаа ирж хоноогүй талаар мэдгдсэн байдаг. За ингэж байтал эрэгтэй оюутны байрны багш нь Алан Гомес ч бас ирж хоноогүй болохыг олж мэдснээр найзуудаас нь асууж эхэлсэн. Ийхүү хоёрын хоёр найз нэгэн зэрэг сургуу алга болсон гэдгийг мэдсэн найзууд нь эрлийн ажиллагаа эхлүүлж Элиний аав ээж хоёр нэн яралтай сургууль дээр нэрж цагдаад мэдгдсэн байдаг. Гэтэл цагдаа нар яасан гэж Элиний аавыг дагуулan цогцос хадгалах газар руу аваад явсан ба охиных нь ирэмдэглэгдсэн цогцыг үзүүлээд энэ охин ч мөн үү хэмээн асуусан. Элиний нүүр нь тэр чигтээ танихын аргагүй болтлоо зодуулчихсан, аимшигтай болчихсон байсан учраас аав нь хүртэл эхлээд эргэлзэж байсан боловч охиныхоо мингийг харан арай ядан таньсан байдаг. Харин найз нь түүний хамгаа сайртай цагаан пүүзийг нь хараад таньчихсан юм. Төд удалгүй Алан Гомесийн гэр бүлийнхэн ч бас цагдаагийн газарт ирсэн бөгөөд мөн л хүүгийнхаа ирэмдэг болсон цогцыг таньсан. Өмнөх өдөр нь л зөв зүгээр хичээлдээ суугаад явж байсан хоёр найз яагаад ийхүү амиа алдчихсан. Алдахтаа дарчлаалталд өртөж амиа алдсан талаар цагдаа нараас асуухад тэд бүгд бүр маш яозгүй байдалтайгаар юу ч хариулахгүй байсан. Цоор ганц хэлсэн зүйл нь танай хүүхдүүдийн цогцыг өглөөгөр хүмүүс олж өгсөн гэх л үг л байсан юм. Харин олсон хүмүүс нь хэн байсан гэж хэргийн гол үлдэгчд болох хотын даргын дагуулууд байсан. Өөрсдөө хөнөөгөөд өөрсдөө цогцыг олсон гэрчүүд болчихсон байснаас гадна цагдаа нар нь өөрсдөө энэ хэргийг шалгахаар хүлээн авсан байлаа. Өнөө алуурчийн хийсэн цагдаа нар нь мөрдөн байцаагчд нь болчихсон байсан гэсэн үг. Өөрөө хэрэг үлдчихэд өөрийнхөө хэргийг мөрдөн гэхээр үнэхээр утгагүй зүйл. Дээрээс нь цагдаагийн газрын дарга нар нь хүртэл энэ хэрэгт хутгалтчихсан байсан болохоор мөрдлөг гэх зүйл боддоор огт болохгүй байсан ба хоёр аав, хоёр ээж л хөлийнхөө уулыг эргэтэл хүүхдүүдийнхээ алуурчдыг олох гэж хичээж байлаа. 1993 оны 8 дугаар сар хүртэл энэ хэрэг зүгээр л цагдаагийн газрын ширээн дээр хэвтэж байсан боловч азар хотын даргын нэгэн дагуул тодруулбал сүүлд ирсэн жолооч Сентено хэрэгээ хүлээхээр цагдаагийн газарт ирсэн байдаг. Хэрвээ Сентено энэ хэргийг илчлээгүй бол энэ хэрэг зүгээр л илрээгүйг хэргийн жагсаалтанд ороод л дуусах байсан биз. Гэрч гарч ирсэн талаарх мэдээлэл маш хурдан олон нийтэд түгэж байсан бөгөөд 8 дугаар сарын 13-ны өдөр хотын дарга Антонио Санчес баривчлагдсан боловч нотлох баримт байхгүй гэх үндслэлээр суллагдаж орхисон. Гэтэ хотын дарга оюутан охиныг найзтай нь хамт хөнөөчгөөд хэрэгээс мултарч байна гэх яриа улс орон даяар дарахж Антонио Санчес өөрөө зохицуулж чадахгүй хэмжээнд хүрснээр 9 дугаар сарын 12-ны өдөр түүний бусад 6 дагуул баривчлагдаж хэргийн мөрдөн байцаалтанд том ахиц гарсан юм. 6 дагуул нь мэдээж арьсаа хамгаалахын тулд Антонио Санчесийн эсрэг мэдүүлэг өгч байсан боловч хотын дарга өөрөө би энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй хэмээн зүтгэсээр байсан бөгөөд 1995 он хүртэл шүүхээр орлого бултаж чадсан боловч
1995 оны 3 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхээс Антонио Санчесыг энэ хэрэгт буруутай хэмээн тогтоож 40 жил хүртэлх жилийн хорих ялыг оноосон байдаг. 1999 онд дээд шүүхэнч бас баталсан. Гэхдээ хотын хөгийн дарга маань шоронд ороочч бас засраагүй. 2006 онд түүний хоригдож байгаа шоронд гинтийн шалгалт орох үеэр Антонио Санчесийн өрөөнд байх гэгээ Мариягийн баримл дотроос метамфетамин буюу мөс мөн марихуан олцсон. 2010 онд ч бас ахиад л бурхны баримл дотроос нь 1.5 сая рупигээр үнэлэгдэх метамфетамин буюу мөс олцсон байдаг. Тэгэхээр шоронд хоригдож байгаа нэртэй хар тамхи хадгалаад хэрэглээд худалдаад сууж байсан гэсэн үг. Ингээд дуусснаггүй л бас үгүй. Тэгэхээр шоронд хоригддог гэх нэртэй боловч бусад хоригдлууд хизээч эдлэж чадахгүй дархан эрхийг эдэлдэг байсан бөгөөд 2015 онд түүний өрөөнөөс агаар жуулагч том эмчийн хавтгай дэлгэцтэй телевиз гих зэрэг эд зүйлсийг хураан авсан. Антонио Санчестэй холбоотой жинхэнэ асуудал 2019 онд л гарч ирсэн бөгөөд тэрээр хуулийн заалт дээр тоглолт хийгээд 40 хүртэлх жил хоригдох ял авсан хэмээн дайраад би одоо суллагдах болно хэмээн өргөдөл гаргаж эхлээд зогсохгүй хохирогчдын ар гэрийнхэн уулзаж өршөөл үзүүлэхийг шаардсан нь олон нийтийн дургуг жинхэнэ утгаар нь хүргэж эсэргүүцлийн жагсаалууд хаа сайгүй гарч эхэлсэн. Дээрээс нь түүнийг шоронгоос хүссэн үедээ орж гарч явдгаа гэх баримтууд гарч ирснээр түүний тухайн үеийн гэрэл зургийг цацаж анхааруулга гарч эхэлсэн байдаг. Азар олон нийтийн эсэргүүцэл үр дүнд хүрч улсын ерөнхийлөгч нь Антонио Санчесыг суллахыг хориглосон. Гэхдээ 2021 онд тэрээр шоронд байх үедээ нас барсан гэх мэдээлэл гарч батлагдсан боловч үхлийн шалтгаан нь илчлэгдээгүй болохоор нас барсан гэдэг нь худлаа байхыг ч бас үгүйсгэх арга байдаггүй. Уул нь шүүхийн шийдвэр гарах үед шүүгч Антонио Санчесыг хохирогчдын ар гэрийнхэнд нөхөн төлбөр өгөх ёстой хэмээн шийдвэрлсэн боловч хохирогчдын ар гэр бүлд нэг ч сохор зоосны нөхөн төлбөр өгөөгүй. Антонио Санчесийн эхнэр яг л нөхөршгөө хүн чанаргүй хүн байсан бөгөөд нөхрийнхөө хөрөнгөөс өгөхгүй гэд дас гөрөөсөн төдийгүй нөхрөөгөө буруугүй хэмээн үздэг. Харин хохирогчдын гэр бүлийнхэн бохор мөнгө авахгүй хэмээн шийдээд Санчесийн гэр бүлийнхнаас огт мөнгө нэхэмжлээгүй. Энэ удаагийн маань хэргийг хүрээд өндөрлөж байна. Таалагдсан бол лайк дараарай, сувгийн маань дэмжээ subscribe хийгээрэй. Баярлалаа. Баяртай.